Тослоггүй нэмэлт чихэргүй тараг. Гэтэ чихэр амтагдаад их юм. Яагаад чихэр амтагдаад байгаа нь хэдүүл олж мэдцгээе. Сайн байна уу? Цаапаа. Сайн байна уу? Юу гамаа. Энэ болохоор ямар үйлчлэгт явж байгаа те? Энэ одоо банада биофит зеро тараг үйлдвэрлэгдэж байна. Биофит зеро тарагдах нь чихэргүй гэсэн байдаг шүү дээ. Тэг уухай чихэр амтдаг. Тэр нь ямар өчтэй юм бол? Одоо хоёулаа дэшээ гарч авч мэдээ. Одоо тэгээ. Чихэргүй өчсөн мэт гэхдээ чихэр амтдаг. Яагаад тэгт юм бол? Түрүүний хэлсэнчлэн манайх биофит зеро тарган дээрээ чихэр нэмдэггүй. Харин яагаад чихэр амтагдаж байгаа вэ гэвэл тарганы маань жимс болох анар энтор өөрийнх нь амт амтагдаж байгаамаа. Жимснийх нь амт сахар биш юм байна тийм үү? Тий. Жимснийх нь амт амтагдаж байгаа юм. Тослоггүй гэж хэлсэн тэр нь ямар өчтэй юм бол? Тослоггүй гэж байгаа маань болохоор сүүний цэхээс тослог багтай сүү хүлээн авч тослоггүй биофит зеро тараг үйлдвэрлэдэг. Жимстэй холж байгаа тарга яаж өрнө бүрд юм бол? За бүгдээрээ процесс дээр нь очиж үзэх үү. За тийм. За. Сүүгээ хүлээж аваад улааны боловсруулалтанд оруулаад хөрөнгөлөх таатай температур болтонд хөргөө цагаараа бүрэлдэг танкнд гэж хөрөнгөлдөг байгаа. Сая сүүгээ хүлээж аваас хаанаас сая хүлээж авдаг юм бэ? Сүү боловсруулах цэгээс хүлээж аваад сүү боловсруулах цэгээс хүлээж авна. Тэгвэл хоёулаа сүү боловсруулах цэг рүү очих. За тийм. Сүү тараг хийх одоо яг сүү бүтээгдэхүүн хэрхэн яаж хүлээж авдаг вэ гэдэг? Бид хүлээж аваас ирсэн сүүгээ хүлээж аваад лабораторийн шинжилгээнд хамруулж байгаа. Дараа нь чанарын шаардлага хангасан сүүгээ шүүлтүүрээр оруулаад механик бохирдлоо малын үснээс салгаад диаретер буюу үнэрийг саруулж аваад хэмжиж авдаг байгаа. Тэгвэл тэр одоо нэг бүх нарийн нэг юмнуудаас яагаад авчихсан? Тий, их анхаачны цэвэрлэгээ хийж байгаа гэсэн. Тэр энэгээр бол бүр ингэ жижиг одоо шараа тоос өвч авах гэсэн. Ямар ч юм ороход өнжгөл болж байгаа гэсэн. Бид сая боловсруулах цехийн өмнөх процессоос сүүлийн авах цэгт хүрэлцэн ирээд байна. Энэ сүүмүүд мань хаанаас ирд юм бол? Бид өглөө бүр 2500 гаруй мачит фермерийн зэлэн дээрээс нь шинэхэн сүүгийг хүлээ авчдаг байгаа. Тэгээд хааж болно шүү дээ. Болно. Тэгээд бид нэр энийг хүлээж аваад лабораторийн шинжилгээ хийсний дараа механик бохирдлоос нь салгаж жинэлж аваад дээш боловсруулах цэг шилжилдэг байгаа. Тэгвэл яг сүү хаанаас ирдэг болохоо юу харах хэрэгтэй байна? Бүгдээр явж харцгаая. Бидний уудаг сүү хаанаас ирдэг вэ гэсэн асуултын хариултыг авахар бид нар яг одоо энэ хүү сүү бэлтгэн нийлүүчдийн бэлчээр дээр ирсэн байна. За тэгээ энэ хүү үнэнүүдээс бидний сүүг өглөө малчт маань саагаад тэгээд сүү компанийнхаа машинд хийгээд тэгээ маш хурдан буцаад сүүнийхээ үйлдвэр дээр очиж бидний бүтээгдэхүүнүүдийг гаргадаг юм байна. Сүү компани лаборант сүүний тослогийн хэмжээ болон за тэгээ усны холцоо нөө өөр холцоо нөө гэдгийг шалгаад зөвхөн чанарын шаардлага хангасан сүүг бүтээгдэхүүн болохоор явуулт юм байна.